За сайн байцгаана уу хүмүүстээ. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань хичээлийн сэдв айлбарын илэрхийлсэн сэдв үзэх нь. За энэ хичээлийн сэдвийн хүрээнд дараах бодлогуудыг авч үзэж байна. За энэ онуудын бодлогуудыг харъя. 2012, 2010, 2013 онд иржсэн бодлогуудыг тайлбарлах юм. За дөрөвдүгээр бодлого 2008, тавдугаар бодлого 2007 онд ирсэн бодлогууд байна. За нэгдүгээр бодлого. За хариулт зөв гэж гарсан байна. За хэрхэн бодолтыг хийж үзтгийг харъя. За тэгэхээр за бүгд А квадрат сахна Б квадрат тэнцүү А-гаас сахна Б А дээр нөхөн Б гэж томьёо төрдөг. За энийг 17-тай тэнцвүүлээ. За тэгэхээр 17 бол анхны тоо учраас нэг үрчим 17 гэсэн үржрийг задлаа. Тэгвэл А-гаас сахна Б-г нийтлээд А дээр нөхөн Б-г бол 17 гэж. За тэгвэл 2 А-гаас сахна Б нэмэх нь Б тэнцүү 18. За энэ тэгштгэлийн систем болгохын тулд нэмэх аргаар бодож байна. За 2А гэдэг маань А дээр А-г нэмээд за энд бол нэмэх аргаар батж. За хасах Б дээр нэмэх Б-г нэмэхээр бол тэг болно. За 1 дээр 17-г нэмэхээр 18 болчих. За 2А тэнцүү 18, А тэнцүү 9 гараад. За А9 юм бол Б8. За тэгэхээр үржир нь бол 8-9-ийн 72 гэсэн хариулт буюу А хариулт. Зөв гэж авнаа. За дараагийн 2 дугаар бодлого. За D хариулт зөв гэж гарсан байна. Бодлого нь болохоор А ба Б нь 3x квадрат сахна x хасах нэг тэнцүү тэгдэг шидэглүүдийн шийдвүүдтэй тэнцүү бол за 3А Б-ийн квадрат нэмэх нь 3А квадрат Б хуваах Б квадрат дээр нэмэх нь А квадрат илэрхийллийн утгааг олоорой гэсэн бодлого. За тэгэхээр одоо хэлбэрчилгээ хийхэд бол ерөнхий өрчигдөн хүртэр дээр 3А Б-ийн хаалтын өмнө гаргалаа. Тэгэхээр Б дээр нэмэх нь А гэсэн өрчигдөн хаалтан дотроо үлдэнэ. За Б квадрат дээр нэмэх нь А квадратыг болохоор бүтэн квадрат ялгахаар буюу А дээр нэмэх нь Б-ийн 2 зэрэгс сахна 2АБ гэж задлана. За ингээд задлаад харахаар одоо илэрхийллийнхаа эртийн томьёосоор за АБ үржир бол эртийн томьёо маань ямар томьёо байдаг гэхээр за А x квадрат за нэмэх нь Bx нэмэх нь c тэнцүү тэг гэдэг. За эндээс x 1 дээр x 2-ыг нэмэхээр хасах b хуваах нь а-та тэнцүү. За дараа нь x 1-ийг x 2-оор үржүүлэхээр за c хуваах нь а буюу а-ны c. За ийм зүйлээ тэнцүү байгаа. За тэгвэл одоо бидний квадрат 3 гишүүнтэйхээ юугаар харахаар x1 дээр x2-ыг нэмсэн нийлбэр бол за тэнд хасах тэмдэгтэй байгаа учраас 3-ны 1 гэсэн нийлбэр болж байна. За дараа нь x1-ийг x2-оор үржүүлсэн үржир маань за хасах 3-ны 1-тэй тэнцүү болж байна. За тэгэхээр одоо бид нар энд яаж байгаа гэхээр АБ үржирийн олонгууд АБ олон үржир маань болохоор хасах 3-ны 1 болоод А дээр нэмэх нь Б болохоор за энэ маань 3-ны 1 болж байна. За А-г Б-гээр үржүүлсэн үржир маань хасах 3-ны 1 баг. За тэгэхээр одоо эндээ орлуулга хийгээд харчих юм байна. За тэгэхээр энэ тоо утгыг орлуулаа 3-ыг үржих нь хасах 3-ны 1 үржих 3-ны 1. За Б квадрат гэдэг бол А дээр нэмэх нь Б гэдэг бол 3-ны 1 байгаа. 3-ны 1-ийг 2 зэрэгс хасах нь 2-ыг үржих хасах 3-ны 1. За ингээд эндээс тоо утгуудыг гаргахаар хасах 7-ны 3 буюу D хариулт гэж гарах нэ. За дараагийн бодлого нь
За 4-ний А тэнцүү 6-ны Б тэнцүү 7-ны С. За тэгэхээр 3А-гаас 4-н Б нэмэх нь 2C тэнцүү 18 бол Б-г олоорой гэсэн бодлого байна. За тэгэхээр одоо эхний тэнцвэлээс 4-ний А тэнцүү 6-ны Б гэсэн энэс за пропорцийн чанараар 6А тэнцүү 4-н Б гэж олно. За энэ захын гишүүдийн үржил дундх гишүүдийн үржил тэнцүүгээд ингээд тэнцвэлчээр эндээс Б бол 4-ний 6А буюу 1.5А-тай тэнцүү. За дахиад 4-ний А-га 7-ны С-тэй тэнцвүүлэхээр 7А нь 4-ний С-тэй тэнцүү. За эндээс С-г олохоор 4-ний 7А гараад 100-ны 75А. За одоо Б-гийн оронд 1.5А-га энийг орлуулж байна. За С-гийн оронд 100-ны 75А-г орлуулж байна. За ингээд орлуулгаа хийгээд ингээд бодохоор 18 гэж гарч байна. Одоо ингээд тэнцэтгэл маань 18. Одоо эндээс А-га олно. 3А-гаас 6А гасаад нэмэх нь 6.5. За 4-ийг 1.5 орчиж 6 гараад 2-ыг 100-ны 75-аар орчвол 3.5. За эндээс А-га олж гарах ихэд 1.5А тэнцүү 18. За эндээс А-га оллоо. 18-ыг 1.5 тугаалаа 36. За тэгэхээр А 36 юм чи одоо Б-г олохын тулд 1.5-ыг 36-гаар үржиж 54 гэсэн хариу гарах нэ. За дараагийн бодлого. За энэ айл хүрээний илэрхийлэл хэлбэртаараа гэсэн юм. За бодлогын хариу бол B дээр гарч байна. За хэрхэн бодож гүйцэтгэх харъя. За тэгэхээр хүртэл дээр байгаа энэ нийлбэр одоо олон гишүүнтэй. За тэгэхээр эндээс M гэсэн ерөнхий өөрчлөлт хаалтны өмнө талд гаргачих. Тэгэхээр M-ийг 2 зэрэг дээр нэмэх нь M-ийг нэмэх нь N квадрат. За одоо хувааж агаад байрын солиод үржүүлдэг нөө гэдэг юугаар үржигдэхүүн болгодог. За тэгэхээр энэ M-ийн 4 зэрэгс N-ийн 4 зэрэг хүртэл дээр бичигдэхээр за энэ бол квадратуудын ялгын томьёо ясаараа А квадратс нь Б квадрат А дээр нэмэх нь А-аас нь Б гэсэн үржүүрээр задардаг. За тэгэхээр M-ийн 4 зэрэг учраас M-ийн 2 зэрэгс N-ийн 2 зэрэг M-ийн 2 зэрэг дээр нэмэх нь N-ийн 2 зэрэг боллоо. За мөн хуваар дээр байгаа ерөнхий үржигдэхүүн M байна. M-ийг гаргахаар N квадратаар нэмэх нь N квадрат гэсэн үржигдэхүүн хаалтан дотор үлдэнэ. За байрын сольж үржүүлсэн учраас кубүүдийн ялгарын томьёогоор задлахыг. Тэгэхээр M-ээс асах нь N-ийг үржих, M-ийн 2 зэрэг нэмэх нь M-ийн нэмэх нь N-ийн 2 зэрэг. За одоо ингээд ижил үржигдэхүүнүүдийг хураая. За ингээд хураагдахаар одоо энэ үржигдэхүүн бол за энэ ижил үржигдэхүүн хураагдаж байна. За мөн энэ үржигдэхүүн бол энэтэй ижил учраас хураагдана. За M квадратс нь N квадрат мөн дахиад квадратууд ялгын томьёо. M-ээс нь M дээр нэмэх нь гэж хураагдлаа. За энд M-үүд мөн хураагдах юм байна. За M-ээс нь за ингээд M-ээс нь N-үүд хураагдахаар эцсийн хариу бол N дээр нэмэх нь N гэж гарлаа. За 5 дахь бодлого. За энэний хариулт бол E хариултан дээр зөв гарч ийн гэж байна. За бүгдээр эхлээ бодлого бодохын тулд энэ эхний Y квадратыг нэмэх нь язгуурдаар Y-ийг хэлбэрчлэе. За тэгэхээр энийг бол язгуурдаар Y-ийн 4 зэрэг Y-ийн 2 зэрэг бол тэнцэнэ. За эндээс язгуурдаар Y-ийг хаалтны өмнө гаргачаар язгуурдаар Y-ийн 3 зэрэг дээр нэмэх нь гэсэн үржигдэхүүн хаалтан дотроо үлдэж байна. За хуваар дээр байгаа Y-ийн үржих язгуурдаар Y-ийг хасах нь Y-ийг нэмэх нь язгуурдаар Y-ээс язгуурдаар Y-ийг хаалтны өмнө гаргах. За тэгвэл хаалтан дотор Y-ээс асах нь язгуурдаар Y-ийг нэмэх нь 1 бол. За одоо энэ илэрхийлэлээ солиод бичье. За тэгэхээр язгуурдаар Y-ийг үржих 3 язгуур дотор язгуурдаар Y-ийн 3 зэрэг дээр нэмэх нь 1. За язгуурдаар Y-ээс асах нь 1 гэсэн үржигдэхүүн дээдлийн хүртэл дээрээ бичигдэнэ. За хуваар дээр болохоор язгуурдаар Y-ийг үржих Y-ээс асах нь язгуурдаар Y-ийг нэмэх нь 1. За эндээс бол язгуурдаар Y-үүд бол ингээ хураагдаж байна. Ижил үржигдэхүүнүүд хураагдлаа. За кубүүдийн нийлбэрийн томьёогоор задлахаар энэ язгуурдаар Y дээр нэмэх нь 1, Y-ээс асах нь язгуурдаар Y-ийг нэмэх нь 1. За эндээс болонгууд одоо энэ ижил үржигдэхүүн бас эндээс хураагдана. За энэ ингээд хураагдах нэ. За ингээ язгуурдаар Y дээр нэмэх нь 1, язгуурдаар Y-ээс асах нь 1 гэхээр энэ бас квадрат ялгын томьёосоор Y-ээс асах нь 1 бол. За ингээд И хариултан дээр зөв гарлаа.
За бидний өнөөдрийн бодсон бодлого бол 2007, 2008, 2010, 2012, 2013 оны бодлогоудаас төл бодлоо амжилт төсөө хүмүүстээ.